Сонсогч үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний аудитын газар Монгол Үндэсний олон нийтийн радиотой хамтран төрийн аудитын тухай ярилцъя гэсэн подкастыг 2019-с 2020 онд амжилттай сонсогч таны сонорт хүргэсэн. Энэ удаадаа бид аудитын тухай ярилцсан нэртэйгээр илүү олон сонсогч үзэгчд хүрэхээр өнөөдрийн дугаараа бэлтгэн хүргэж байна. За өнөөдрийн дугаарын зочтой сонсогч үзэгч та бүхэнд танилцуулъя. Үндэсний аудитын газрын аудитын менежер Долгор Сүрэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн албаны дарга Сувд нар хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За өнөөдөр асуултаа аудитын газрын менежер Долгор Сүрэнгээс эхлэе. Засгийн газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээ. За энэхүү үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, за мөн агаар орчныг бууруулах чиглэлээр 2017 оноос 2020 онд зарцуулсан хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг бидэнд хүргэж. За засгийн газрын одоо 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн зорилгыг одоо хангахын тулд бол 5 зорилтын хүрээнд 2 үе шатаар 58 арга хэмжээг хэрэгжүүлэхээр бол үндэсний хөтөлбөрийг одоо баталсан байгаа. Нэгдүгээр үе шат нь бол 2017-оос 19 онд, хоёрдугаар үе шат нь 20-оос 25 онд бол үргэлжлэхээр одоо энэ хөтөлбөр батлагдсан байгаа. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны А дорой 107 дугаар тушаалаар агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд одоо 5 зорилтынхаа хүрээнд одоо 199 шалгуур үзүүлэлт бүхий одоо арга хэмжээг 25 төрийн захиргааны төв байгууллага агентлагууд бол хэрэгжүүлэхээр бол төлөвлөсөн. За тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хувьд аудитор бол тус хөтөлбөрийн хэрэгжилтийг бол үнэлж үзсэн. Ингээд бол 2017-оос 19 онд буюу хөтөлбөрийн 1-р үе шатанд бол 199 арга хэмжээг одоо эхлүүлээд 2017-оос 20 онд бол 91 арга хэмжээгээ бол дуусгаар бол төлөвлөсөн. Тэгсэн боловч одоо 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосноор бол хэрэгжилт нь бүрэн хэрэгжсэн бол 64, он дамжсан хэрэгжсэн 60, дутуу хэрэгжээгүй 46, дутуу хэрэгжсэн одоо 29 арга хэмжээ байна. Инхээр бол орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь бол хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт салбар дундынхаа оролцоог бол хангалттай хийж чадаагүйгаас бол төлөвлөсөн арга хэмжээний бол 67.8% нь бол хэрэгжээгүй байна гэж аудитор бол үнэлсэн байгаа. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Сувдаас тодруулын орчны эрүүл мэндийн албаны даргаар ажиллаж байгаа. За агаарын чанарын үзүүлэлтээс хөхөрлөгийн агуулмжаас бусад үзүүлэлтүүд 2016 он буюу суур түвшингээс буурсан боловч стандартд хүрээгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ тал дээр таас мэдээлэл хүргэж. За ер нь хөтөлбөр ингээд хэрэгжснээр яг агаарын бохирдлыг бууруулж чадваагүй юу гэж одоо өр нөлөөний бас шалгуур үзүүлэлт байгаа. За эндээс аваад үзэхэд бол хөхөрлөгийн агуулмж бол одоо анхны суур түвшингээс одоо 2 дахин одоо нэмэгдсэн. Харин хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах PM 2.5 болон PM 10 гэсэн тоосонцор байгаа. Нарийн ширхэг тоосонцор буюу за бид нарын бол хэлдгээр амьсгалагддаг тоосонцор гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ тоосонцор маань одоо буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр буурсан гэдэг маань юу гэж нэгэвэл өмнөх суур үзүүлэлтээсээ буурсан болохоос биш Монгол улсын стандарт болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж олгож байгаа хэмжээнд одоо хүрч чадаагүй байгаа гэж одоо гарсан байгаа. За агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2016 оны суур өвчний түвшинтэй харьцуулахад өөрчлөлт гараагүй байна гэсэн дүн мэдээлэлээс гарсан байна тий. Тэгэхээр яагаад өвчлөл буураагүй вэ гэхээр ер нь бол эцсийн үр нөлөө нь юу юм бэ гэвэл бид нар яагаад агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа юм бэ гэвэл хүний эрүүл мэндийг сайжруулах гэж байгаа тий. Тэгэхээр хүний эрүүл мэндийг сайжруулна тэгэхээр нөгөө стандарт хүлцэх агуулмж буюу Монгол улсын стандарт гэж яриад байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ гэж яриад байгаа тэр хэмжээ чи өөрөө юу вэ гэвэл хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлж болох хамгийн доод хязгаарыг зааж өгч байгаа байхгүй. Энэ хэмжээнд хүрч чадаагүй байна гэдэг бол одоо өвчлөл буурч чадахгүй байгааг л илэрхийлж байгаа. Тэгэхээр бол агаарын бохирдол PM 2.5 10 буусна уу гэхээр буусан. Өөр 2.1 дахин буурсан байна те. Гэхдээ зарим үзүүлэлт нь бол 50% буурсан юм сайн үзүүлэлт байгаа. Гэхдээ өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд нөлөөлөх тэр хүлцэх агуулмжид хүрч чадахгүй байна. Тэгээ энэний цаана юу гэлж байгааг бол бид илүү сайн ажиллах ёстой. Яагаад 67 жишээлбэл хуваар үнэлэгдэж байгаа юм бид нар өөрөөр хэлбэл дүнгээр аваад үзэх юм бол чүү чамаа нэг одоо нэг тэ дунд руу орж иж байгаа хөлт байгаа даа шүү дээ. Тэгэхээр ийм байдлаа биш илүү сайн ажиллуулж ижил бид нар энэ төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж хүний эрүүл мэндэд нөлөөлөх
нөлөөлөх байдлыг бууруулах юм аа гэж үзэж байна. Тас мэрэгжлийн хүний хувьд орчны бохирдлоос шалтгаалсан нас баралтын талаарх мэдээллийг бидэнд өгөөч. За ер нь бол нас баралт гэхлээр ер нь бүх одоо амьсгалын замын өвчлөлөө зүрх судасны өвчлөлийг нас баралтанд одоо тооцдгүй агарын бохирдолтой холбоотойгоор жишээлбэл доктортой хөгжлийн зорилт 2030-д хүрэхийн тулд бид нэр агарын бохирдлыг бууруулах ёстой. Гэхдээ энэ дотор бол одоо ямар өвчлөлүүдийг авах вэ гэдгийг зааж одоо өгч байгаа. Өөрөөр хэлбэл яг агарын бохирдлоос улбаатай нөлөөлж болох өвчлөлүүд гэхлээр амьсгалын замын өвчлөл дотроос одоо 5 хүртэлх насны хүүхдээ амьсгалын замын зочмог одоо халдварт өвчнүүд байх нь байна. За зүрхний одоо цус харвалт байх нь байна. Зүрхний ишмийн өвчин байх нь байна. Уушигны өмнө өвчин байх нь байна. За уушигны архыг бөглөрөлтөд өвчин гэсэн энэ 5 өвчлөлийг одоо авч үздэг байгаа. Тэгэхээр энэ 5 өвчлөлийн байдлаар бол нас баралтыг бас аваад үзэхэд бол одоо 0.5-аар ч гэдэг юм уу 10,000 хүн амдаа тооцоод үзэхэд бол аль аль нь бас яг энэ одоо хөтөлбөр хэрэгжсэн цаг хугацаанд бол одоо бас буураагүй ийм үзүүлэлттэй байгаа юм аа. Бид нар агарын чанарын индекс гэдэг зурагт самбар дээрээс харсан мэдээллийг харах юм бол урд дахь жилүүдээс тодорхой пунктээр хувийн буурсан ч дэлхийн стандарттай харьцуулах юм бол тийм сайн буурсан үзүүлэлт бол харагдахгүй байгаа юм шиг. Тэгэхээр орчны бохирдол гэхээр гадаад орчны агарын бохирдол, дотоод орчны агарын бохирдол гэдэг хоёр тусдаа асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ судалгаас хүн гадаад орчны агарын бохирдол хийгдсэн үү? Тий. Тэгэхээр манай улсад бол ганцхан гадаад орчны агарын чанарын стандарт, ер нь агарын чанарын стандарт гэж нэг л стандарт байгаа. Тэгээ энэ одоо аудитын маань гүйцэтгэлийн үнэлгээ маань өөрөө бас цаашаа юу хэлж өгсөн бэ гэвэл бид нар дотоод орчны агарын чанарын стандарттай болох хэрэгтэй юм байна гэл тэ. Тэгээ сайжруулсан түлшийг засгийн газраас хэрэглэж эхэлсэнтэй холбоотой дотоод орчны агарын чанартай холбоотой угаарын хий хордлогч гэдэг юм уу гिचлэнгээр ийм үзүүлэлтүүд бас гарсан шүү дээ. Тэгээ үүнтэй холбоотойгоор бид нар бас дотоод орчны агарын чанарын стандартыг гаргах нь зүйтэй юм байна гэл энэ нөгөө юутай холбоотойгоор одоо гарч ирж байгаа гүйцэтгэлийн аудиттай холбоотойгоор мөн одоо бид нар сая коронавирус талбар гарсантай холбоотойгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол одоо агарын гадаад орчны агарын чанарын стандартаа шинжилж байгаа байхгүй. Яагаад шинжилж байгаа гэхээр ерөөсөө энэ амьсгалын замаар агаар туслын замаар дамждаг өвчнүүд маань одоо яг нь бас хүнд нөлөөлөх юм байна гэх. Гэхдээ энийг нэг өдөр гэнт ярьж байгаад эрдэмтэд шинжилээгөө. Ерөөсөө дэлхийн эрдэмтэд 20 гаруй жилийн турш судалж байгаа л энэ агарын чанарын стандартыг доошо бууруулж штэ тий. Тэгтэл бид нэр одоо ч юу ч юм стандарт манай улс бол яг дэлхийн эрдэмтдийн байгууллагын стандартыг барьдгүй штэ. Одоо хамгийн дээд түвшинд нь барьж байгаа энэ үзүүлэлт дээр л хүрэх гэж чадан ядан хичээж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо маш сайн гүйцэтгэл байх ёстой гэдгийг л гүйцэтгэлийн аудитад харуулж өгч байгаа. За, аудитын газрын төлөвлөлөөс дараагийн асуултыг асууя. Засгийн газраас хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдээр бид гүйцэтгэлийн аудит хийсэн төвлөлтөд ярилцж байна. Тэгэхээр та энэ орчны агарын бохирдлоос бууруулах тал дээр дүн бол 67% та тавьсан байх шүү дээ. Тэгэхээр гол зөвлөмжүүдийг бас бидний сонсож байгаа сонсогч үзэгчд хуваалцвал. За засгийн газраас одоо хэрэгжүүлсэн гол арга хэмжээний хувьд бол түүхийн нүүрсийг одоо хэрэглээнд нэвтрүүлгийг хориглосонтой холбогдуулаад бол засгийн газраас шийдвэр гаргаад 5-7 түвш хийх компаниг бол байгуулсан байгаа. Тэр үйлдвэрийн шахмал түвшний үйлдвэр бол 2019 онд 202.3 мянга, 20 онд бол 530.3 мянган тонн сайжруулсан түлшийг бол үйлдвэрлэж борлуулсан байгаа. За сайжруулсан түлшний одоо тонн тутмын өртгөн нь бол цэвэр өртгөн нь бол 220 оны жилийн эцсийн байдлаар тооцож үзэхэд бол 215.1 мянган төгрөг болж байгаагаас бол тус үйлдвэр бол үйлдвэрлэлийн өртөг зардлыг борлуулалтыг бол нэмэлт зардлаа бол нөхөлж чадахгүй хэмжээнд байгаа. Энэ яагаад ингэж юм бэ гэхээр үйлдвэрлэлийн өртгөн нь бол шууд материалын өртөг нь бол 78%-ийг нийтэлж байгаа. Энэ шууд материалын өртөгд бол нөгөө барьцалдуулагч болон тээврийн зардал сайжруулсан түвшний нөгөө савлах 125-101 тонны нөгөө шуудаг бол ихэвчлэн хятадулсаас бол манай Монголд одоо дотоодын үйлдвэр байхгүйгээс бол хятадаас бол худалдан авсантай холбоотойгоор бол материалын зардал бол өндөр байгаа. Одоо нэг шууданы хомсдол үүсчихсэн байгаа. Тэгээ одоо бол ингээд шуудаа хийл хааснаас болоод шууданы хомсдолд үүссэн байгаа. Монгол улсд бол одоо яг энэ дотоодын үйлдвэрлэлийг бол сайжруулах чиглэлээр бол арга хэмжээ авч ажиллах нь бол зүйтэй гэсэн засгийн газар Эрдэнэт 5-7 компани төлөөлөл удирдах зүйлд бол аудитаас бол зөвлөмж өгч ажилласан байгаа. Энэ үйлдвэрлэлийн өртгийг бууруулж одоо хэрэглэгчдэд бол тасралтгүй нийлүүлэх, чанарыг нь сайжруулах
сүлснийхээ шанарыг сайжруулах гэсэн зөвлөмжүүдийг бол өгч ажилласан байна. Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн засгийн газраас гаргасан шийдвэрийн үр дүнд бид нараас хөнгөлөлттэй цахилгаан хэрэгжилж байгаа. Тэгээ энэ 7 гаруй сая төгрөгийн хоригдлогдсон өөр төлбөрийг ямар байгууллага хариуцсан төлөвлөс тодорхой бус дүгнэлт гарсан байна тий. Энэ болохоор нөгөө агаарын чанарын бүсд байгаа гэр хорооллын айл өрхүүдэд бол айл өрхүүдийн орой шөнийн тарифын хөнгөлөлтийг бол засгийн газраас бол хөнгөлөлт үзүүлж төлдөг байгаа. Энэ 2017-оос 20 онд бол хуримтлагдсан 7.3 тэрбум төгрөгийн өртөө болсон. Энэ бийг нь одоо орчны бохирлыг бууруулах үндэсний хороо төлөхгүй гэдэг. Нөгөө талаасаа болохоор нөгөө эрчим хүчний яам манайх ингээд төсөв цугдаг учраас төлөхгүй гэдэг. Хариуцах эзэнгүй ийм хуримтлагдсан үр төлбөр бол үүссэн байгаа. Энийг бол шийдвэрлэхийг одоо засгийн газар болон сангийн сайдд бол зөвлөмж болгосон байгаа. За агаар орчны бохирлыг бууруулах чиглэлээр төрийн нууцад хамаарахгүй зарим арга хэмжээг гэрээгээр хөдөлтөөн авсан төсвийг авирлан нэмэхгүй одоо хэмнэлтгүйгээр зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн бас дүгнэлт гарсан байна. Энэ нь болохоор нөгөө одоо агаарын орчны бохирлыг бууруулахтай одоо яаралтай арга хэмжээ гээл одоо агаар шүүгч одоо энэ амдан цуурлуулах утаа шүүгч ингээл тийм материалуудыг бол ингээд яаралтай гарах худалдан авах гээд худалдан авах ажлаа зарлагаар нөгөө худалдан авах ажиллагааны нөгөө процессын нөгөө хүлээлт хүлээхгүйгээр одоо ингээд шууд тагнуулын ерөнхий газраас бол нууцд хамааруулад энд худалдан авалтуудыг хийсэн байгаа. Энэ нь болохоор цаанаа болохоор энэ ашиг сонирхолд өртөх магадлалтай бас хоёрдугаар бол нөгөө тендер зарлагдчихэж нөгөө худалдан авах ажиллагааны нөгөө ариулгын хэмнэлтийг бий болгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ байдлыг бол бий болгох байгаа. Тэгээд энэ арга хэмжээнүүдийг бол яаралтай гэдгээр далимдуулаад ингэж худалдан авалтуудыг бол хийсэн байгаа. Тэгээд энийг бол ингээд ерөнхий сайдд бол энэ тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр ингээд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгааг бол цэгцлэх шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг бол ерөнхий сайдд өгсөн байна. Бас аудитороос асууя да. Агаар орчны бохирдолтой холбоотой зарим төлбөр хураамжийг ноогдуулсан журам жишг хэмжээг тооцох аргачлал байхгүйгээс хууль заасан орлогод бүрэн төлөгдөөгүй байна гэсэн дүгнэлтээс гарсан байна тийм. Тийм. Энэ болохоор нөгөө агаар орчны бохирдолтой холбоотой бол ус бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, хог хаягдлын хураамж гэсэн энэ төлбөрүүд бол улс орон нутгийн төсөвт бол төвлөрөхөөр татварын хуулинд бол заагдсан байдаг. Энэ ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль бол 19 оны 5 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулад байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар бол ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ноогдуулах журамыг бол баталж гаргасан. Мөн хаягдл усанд бохирдуулах бодисын жишг хэмжээг баталснаар бол ус бохирдуулсны төлбөрийг бол бүрэн ноогдуулах эрх зүйн орчин бол бүрдсэн байгаа. Энэс өмнө бол 19 оноос өмнө бол энэ ус бохирдуулсны төлбөр бол ерөөсөө усын төсөвт бол төвлөрдөггүй байсан. За агаарын бохирдлын төлбөрийн тухай хувьд бол нөгөө дөрвөн зүйлээс бол агаарын бохирдлын төлбөр бол бүрдэж байгаа. Энэ болохоор түүхийн нүүрс орболдогчдоос хоёрдугаарт нь бол нөгөө активрийн болон өөрөө явагч хэрэгслийн эзэмшигчдээс хуулийн дагуу агаарын бохирдлын төлбөрийг бол ноогдуулж авж байгаа. Энэ нь болохоор түүхийн нүүрс орболдогчдоос бол хуулийн дагуу бол ингээд ноогдуулаад хуулийнхаа дагуу бол явж байгаа. Активрийн болон өөрөө явагч хэрэгслийн эзэмшигчдээс бол хуулийн дагуу агаарын бохирдлын төлбөрийг бол бүрэн ноогдуулж төсөв төвлөрүүлж бол чадж байгаа эсгийг нь бол аудитын явцад тооцоолж активрийн үндэсний төвийн нэгдсэн мэдээллийн сангаас бол мэдээлэл тулгуурлаад ингээд судалгаа хийж үзсэн. Тэгэхэд бол 16-аас 20 онд бол нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй нийт активрийн хэрэгслийн бол 60 орчим хувь нь бол агаарын бохирдлын төлбөрөөр төлдөг, 40 орчим хувь нь бол төлдөггүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь болохоор нэг талаас үндэсний аудитын газраас 2018 онд цэвэр агаар сан болон 2008-аас 16 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоо гадаад дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүнд бол гүйцэтгэлийн аудит хийсэн. Энэ аудитор бол активрийн техникийн хяналтын төвөгдөд нөгөө ашиглаж байгаа активрийн хэрэгслээс ялгарх
нүүрс хүчлийнхийг одоо хэмжиж байгаа одоогийн нөхцөл хэмжиж байгаа нь бол хуваар тооцож байгаа нь одоо агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс 1 км зайд явах ялгарах одоо нүүрс хүчлийн хийн хэмжээг граммаар тооцож төлбөрийг тооцно гэсэнтэй бол зөрчилдөд байна. Энэ хуулийнхаа заалтыг одоо өөрчилж шинжилээч гэсэн зөвлөмж өгсөн боловч энэ бол хэрэгжихгүй байгаа. Мөн энэ агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр одоо гэр хорооллын айл өрхүүд болон хос тижилт автомашин гэдэг хибрид машинууд эзэмшдэг бол хамруулахгүй байх талаар бол эрх зүйн зохицуулалт бол байхгүй байгааг агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд бол тийм зохицуулалт бол байхгүй. Агаарын бохирдлын төлбөр төлөгч байна гэж заасан. Гэхдээ одоо энэ хос тижилт автомашин эзэмшигчдээс болон гэр хорооллын одоо айл өрхүүдээс энэ агаарын бохирдлын төлбөрийг авах том эрх зүйн орчин энэ заалтаа бол зөрчигдөөд байна. Энийг засаж сайжруулах зөвлөмж өгсөн боловч бол энэ зөвлөмжүүд бол ерөөсө хэрэгжээгүй байгаа. Мөн цагуур орчны шинжилгээний газраас бол нэг агаарын бохирдлын томоохон одоо суурин их усрээс одоо агаарт гаргах одоо хаягдлын бохирдлын нөгөө бодисын тоо хэмжээ дүгнэлт гаргах чиг үүргийг бол цагуур орчны шинжилгээний газар гаргах үүрэгтэй боловч одоо тэр мэдээлэлээ бол татварын байгууллагууд бол гаргаж өгдөггүйгээс бол 16-аас 19 онд бол агаарт гаргах хаягдлын нөгөө бохирдуулах бодисын тоо хэмжээ тооцох аргачлал байх байгаас бол энэ улсын төсөвт бол энэ орлого бол төвлөрөх боломжгүй байгаа гэсэн дүгнэлт бол гарсан байна. За бид өмнөх төрийн аудитын талаар ярилцъя гэсэн 12 цуврал дугаар бэлтгэхдээ аудитын байгууллага гэдэг бол ямархаа нэгэн үйл ажиллагаан дээр торгуул тавих, торгох, айх тийм байгууллага биш юм. Энэ бол зөвлөн туслах үйлчлэг үзүүлэх байгууллага гэдэг ойлголттой болж авсан. За жил болгон бид нэр тодорхой чиглэлд гүйцэтгэлийн нийслэлийн санхүүгийн аудит гэж дүгнэлтэд танилцуулна. Гэсэн ч одоо мэргэжлийн байгууллага гэж нөхөө өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа хэрэгжилт хангалтгүй байна гэдэг дүгнэлтүүд гарсаар л байна. Тэгэхээр энэ тал дээр засаж сайжруулах тал дээр ямар чиглэл, ямар арга хэмжээ авбал дээрвэл гэж та харж байна. Энэ нөгөө түрүүнд ярьсан нөгөө 18 онд хийсэн агаарын бохирдлын аудитор бол нэлээд олон тооны бол ингээд зөвлөмжүүдийг өгсөн байгаа. Энд бол зөвлөмжүүдийн хэрэгжилтээс нь бол дуртай юм бол ерөнхий сайд болон нөгөө орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргад 5 зөвлөмж өгсөн. Байгаль орчин аялал жуулчлалын сайдад 3, сангийн сайдад 2 заалт бүхий зөвлөмжийг хургуулсан бол нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид агаар орчны бохирдол үүсч байгааг одоо царцаах болон бууруулах нэгдсэн одоо бодлогын хүрээнд одоо эхний үе шатанд 8 арга хэмжээг бол яаралтай авч хэрэгжүүлэх, 2 дахь үе шатанд бол 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар юм зөвлөмжийг өгсөн. Энэ саяын хийсэн аудитын явцад бол энэ зөвлөмжийнхөө хэрэгжилтээ бол хянж үзэхэд бол зөвлөмжийн хэрэгжилт бол маш хангалтгүй байна. 100% хэрэгжсэн 2 зөвлөмж, 70% хэрэгжилттэй 8 зөвлөмж, 40% хэрэгжилттэй 9 зөвлөмж, 7 зөвлөмж бол огт хэрэгжээгүй байна гэж үнэлгээ хийсэн байна. Тэгэхээр бидний нөгөө энэ аудитын үр дүн маань энэ зөвлөмжийн хэрэгжилтээр бол илэрч гарах хэвээр. Тэгэд ингээд зөвлөмжүүдийг ингээд хэрэгжүүлэхгүй болохоор ингээд бидний аудитын үр дүн бас хараахан тодорч гарч чадахгүй байна. Тэгээд энэ өмнөх аудитор ингээд бас дурдгдсан зөрчлүүд ингээд саяхан аудитор бол ингээд давтан гараад байгаа байна. Юм. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг үзэж байгаа сонсогчдын хувьд, үзэгчдийн хувьд бид бүхэн мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжилтэн дээр нь анхаарай. Одоо алийн болгон 67 гэсэн үнэлгээ авах тий. Үнэлгээгээ ахиулъя гэдэг пунктээр нэмэгдүүлэх гэсэн уриалгыг энэ удаагийн дугаараар та бүхэнд уриалгах байна. Ингээд өнөөдрийн цаг завыг гаргаж бидэнтэй ярилцсан хоёр зочиндоо маш их баярлалаа. Аудитын талаар ярилцсан подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт үндэсний аудитын газрын аудитын менежер Далгуур Сүрэн, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн салбарын дарга Сувд нар оролцлоо.